Тавцхано. Өнөөдөр бид нар нэг зочтой орсон байгаа. Тэр манай их сайхан коуч, арт терапист байгаа. Тэгээд одоо орж ирнэ. Анара юу асуумаар асуултуудаа тавьж бичиж болно. Ямар зүйл сонирхолтой байна вэ? Тэр ховны хөгжилт тэ ингээд хөөргээ таньж мэдэх явцтай маш олон зүйлийг ойлгож харж ухаардаг. Хажуудлаасаа хөндлөнгөөс дээрээс нь дотроос нь гэл ерөөсөө бүх талаас нь. Тэгээ энэ болохоор тийм маш их сонирхолтой айлал байдаг аа. Зүрх сэтгэлийн айлал өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа дуудлагаас сонсох. Надад үргэлж юм айлал их сонирхолтой санагддаг. Анаар сонсогдож байна уу? Бид яриа сонсогдож байна. Би өөрөө сургагч агч болоод, коуч болоод, арт терапист болоод маш олон хүмүүстэй танилцж байлаа. Тэдний дуудлагыг сонсч байлаа, зориултыг сонсч байлаа. Яаж аах тэдэр ирж ирсэн юм мэдэн. Тэгээд өөрийгөө тань мэдэх явцдаа энэ дээр харж яаж хөгжиж байсан гэдэг нэг сонирхолтой байдаг л дээ. Ерөөсөө хүн болгоны тэр зовнол нь өөр гэдэг тавтагдшгүй. Тэгээд тэрний одоо нэг нь одоо их сайхан байна. Их сайхан маань болохоор би анх игээд 2019 онд танилцсан юм байна. Одоо уцаа хэрэл тэр хайны сургалтанд ормоор байна гэлтэй. Тэгээд яах вэ гэж танилцчихсан. Тэгээд тэр үед хоёроо хөвгтэйсэн дараа нь коронавирус хойш бүртээ хөдөө одоо өөрийнхөө нутгаар гадуур тэгээд өөрийнхөө гэр норвсон баха. Асууж тодруулахгүй бол тэгээд тэндээсээ нөгөө нэг аав ээж хажууд очиод амьдраад дахиад хоёр хүүхэдтэй болсон гэж тийм тайчин тийм ирчгчтэй байдаг. Тэгээ өдөр орнотгоос одоо сэлжээ дээр нэрэж арах нь одоо ингээд ороод ирнэ. Өдөр орнотогт ингээд ажиллаад амьдрахаас онцлог байж штэ тийм. Жишээ нь ингээд зүрх сэтгэл ингээд 50 амгалан байх юм бол яг өөрийнхөө дээр одоо тийм амьдралынхаа хэмнэлтэй ингээд ороод өөрийнхөө зорилтуудаа явж хаад хамгийн гоё орчин гэж би боддог л да. Яг л энэ ч ингээд энэ зүрх тий одоо ингээд энэ яруу сандруу энэ амьдралаас өөр ингээд нэг тайван дотаа яг өөрийгөө анзаарах ажиглах боломж илүү их байгаа гэж хардаг л да. Тэгээд хэрвээ ингээд оюун модал ингээд тогтуу нэг тайван мэдрэмж тайван гэлцэн байх юм бол их ацааралтай амьдрах тийм боломжийг бүрдүүлдэг газар гэж боддог л доо.
Өөрөөр хэлбэл би хаан 50 ам олон байна. Тэр газар маань тийм болж байна гэсэн үг. Тэгээ орчин маань бас нөлөөлж шүү дээ. За сайн байсаахаа. Чи юу яч микрофон ч холбогдож байна. За сайн байсаахаа. За хаймаа уушаа. Ясаа гэж байгаа толбогдож чадна уу гэж хараад байсан ч ашгараад. Нэлээ удаан уншиж чад орж иржээ. Орж ирсэн ч болчихно да. Хоёул авгаас үл тэзээ уулзлаа айгуу удаан уулзаад юм шиг санагдав. Бараг 3-4 жил болгоч штэ агш. Тэгээ тэр оржиж 2 хүүхд төрүүлээд авцгаа тий. Тэр өдөө ирээд 2 хүүхэд төрүүлээд. Танаас ч айл сум билээ би сайн нэг сум хэлцээд хотлоо хэлсэн үү. Юу. Та яриад одоо шууд эхэлж гэнэ багшаа. Чи Батнаар сум билээ. Тий. Төө би зөө хэлсэн байна. Би чиний талаар жоохон яриад хэлсэн гэсэн. Миний дөрөв юу нэлмээр байна. За өдрийн минь багштайгаа ингээд гоё уулзсан чинь юу амьд харилцаа гэдэг шиг бүр гоё мэдрэмж төрж штэ. Тэгээд энэ өдрийн минь хүргэе бүгдэнд. Би одоо хөдөө ирээд бас 3-4 дахь жилдээ болж байна. Энэ хооронд яг гэр бүл төлөвлөөд хөдөө ирсэн. Эрүүл аваад тэгээд нөө стресс хөндлөлт багтай амар амгалан гонхтой ярин сайхан байна. Өөрийнхөө талаар танилцуулбал юу хэлэх вэ? Юуны талаар нэ багшаа? Өөрийнхөө талаар ямар ажил хийж ийн одоо юу хийж юм? Миний хувьд одоо ингээд багштай бас юуны түрүүнд баярлаа гэдгийг хэлмээр байна. Багштайгаа бараг 5 жилийн өмнө холбогдож багшийнхаа маш өндөр юутай мэдлэг мэдээлэлтэй тийм мастер коуч академиг бас төгсөж исэн. Тэгээд дээрэс нь гэр бүлийн арт терапистаар бас төгсөж исэн. Тэгээд ер нь тэндээс бас айгүйх амьдралын утга учир, үн цэн тий айгүй олон зүйлийг бас мэдэрч исэн. Тэгээд энэ хүү ярилцлагандаа бас намайг урьж оролцуулсан таньдаа бас талархлаа гэж хэлмээр байна юуны өмнө. Тэгээ миний хувьд болохоор болтын их сайхан гэдэг одоо 4 хүүхдийн ээж болсон. Одоо энэ 6 сарын 1-нд одонтой ээж болох гол ээж энэ да. Тэгээд хотод автаа бол би бол өөрөө мэрэгжил маань эдийн засагч, статистикч мэрэгжилтэй. Давхар хойны хөгжил, тэгээд сэтгэл судлал, гэр бүлийн арт терапист тал руугаа ингээд сурагч багш. Олон академик сургуулиудыг бас төгссөн. Тэгээд энэ тал руугаа илүү их сонирхдаг. Тэгээд бас өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хичээдэг юм бүсгүй байна. Тэгээд хөдөө орон нутагтаа ирээд болоод одоо 4 дахь жилдээ болж байна. 4 дахь жилдээ болоход 2 сайхан хүү төрүүлжээ. Тэгээ 2 хүүхэд маань 2-3 дугаар ангид хөдөө орон нутагт ингээд иржсэн бол одоо нэг том маань манай энд одоо аягүй гоё нэг юу Кембрижийн хөтөлбөртэй сургуулиас Томас маань 35 км газар Бэрх хотод ингээд байгуулсан. Тэрэнд бас шалгалт өгөөд тэнцээ тэнд суралцж байгаа. Охин маань болохоор одоо 5 дугаар ангид Батар сумандаа ерөнхий улсын сургууль энэ жил 5 дугаар анги төгснө. Тэгээ хотоос ирэхдээ 2 жоох юм 2-3 дугаар ангид иржсэн бол одоо бас нэг нь 5-6 гин. Тэгээд 2 хөөрхөн дүүтэй болсон. Манай гэр бүлийн хувьд ингээ хөдөө ирээд сайхан байна. Манай сум бол айгүй гоё илүү их хөгжиж байгаа. Болохоор бас айгүй сайхан сум шүү дээ. Зам орсон байна. Хөгжлийн зам орсон. Амар гоё байт. Тэ хөдөө орон нутагт Кембрижийн сургуулиуд яваад гэдтэй. Тийм. Тэгээ зав гоё ороод. Тэгээ чи өөр бас одоо сум орон нутагтаа бас төлөөлөгч болсон гэсэн үү? Тэ иргэдийн төлөөлөгч. Тийм. Юу өнгөрсөн жил 24 оны нэг хөдөө орон нутгийн сонгуулиараас нэр дэвшээд тэгээд нэг иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байгаа. Тэгээ өгөхөд баг хүмүүс маань бол 5 сартай жоохон байсан чи одоо ингээс ойндоо хүрч цаг хугацаад айгүй хурдан байна. Тэгээд ямар ч гэсэн
Энчээ ирэх төрж өссөн нутаг хүн бол бас утга учиртай цаанаасаа хүн болж төрж байгаа ш. Тийм учраас бас сум орондоо ирснийх өөрийнхөө чадах мэдэх бүх юмыг бас түгээгээд цай сайхан зүйлийн төлөө бас үг дуу хоолойгоо өргөөд явах бас хичээдэг. Тэгээд тэр утгаараа хүүхдүүд болон эмэгтэйчүүдтэй хандаж бас чадах чимээгээрээ сургууль семинаараас явуулж оролцдог давхар бас эрдийн нийтэд хэлбэлж төлөвлөж сонгогдсон байгаа. Тэгээд сайхан бас мэрэгчлэрээ энэ чинь нэг ажилд бас орчоод байна. Хүүхдээ нэг ойр өнгө. Чи өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүдээ одоо ингээд яг хэрэгжүүлээд явж байгаа юм байна шүү дээ. Тэ өдөр орно. Тийм. Орон нутгатаа холбоод хэрэгжүүлээд би нэрээ бас хүүхдүүдтэй бас аягүй ажиллах хүрхэн дуртай. Өөрөө бас нэг нодлон жирэмсэн бахтаа нөө төсөл санаачлаад нөө хайраа түгээ хамтдаа өгчий гээд хамгийн багадаа 500 хүүхдэд бас энэ арт терапи болон хүүхдүүдийг сурч хөгжих илүү ирээдүйн хөгжих тал руу бас сонголт хийх тал руу ингээд гоё сургалт зохион санаачлаад зохион байгуулад 2 3 байгууллагатанд сургалт хийсэн байгаа. Энэ чиглэлээр бас аягүй сонирхолтой хүмүүстэй бас хамтарч ажиллана. Сургуулийн хүүхдүүд ангиудад бас тэгээд бас нэг байгууллагуудтай ингээд тийм сургалтууд бас хийсэн байна. Тэгэл одоо юунаас саяла өргөжлүүлж ярих вэ? Ямар зүйлийн талаар чи ирж хаалцмаар байна. Одоо зүрх сэтгэлээ Ингээд прожектта хүн юу яадаг юм бэ л да. Би одоо ингээд эргээд бодоод тэгэхээр айгүй тийм нэг амгалан тайван өөрийнхөө хувьд бол ингээд бодоод хахад тийм болцсон юм шиг мэдрэмж аягүй төрж байгаа. Ягаад гэхээр би яг өмнө нь ингээд ийм сурхайсан мэдхийнсэн ингээд айгүй олон сургалтуудад сууж чийсэн давхар бас ингээд өөрөө хөгжүүлэхийн төлөө тэгээ бас аялах айгүй дуртай байсан. Тэгээ эргээд ингээд бас бодохоор хүний нөө дотоод сэтгэл дотор өөрөө ингээд гоё болчингууд тэр гаднаас авчгаа тэр мэдрэмж одоо өөрийнхөө дотор байдаг юм байна гэдгийг бас айгүй тийм олж ухаарсан. Ялангуяа нөгөө өөртөө илүү хүмүүс ажиллах ёстой юм байна гэдгийг бараа тэрийг бас ингээд хэрэгжүүлээд бас өөртөөгөө ярьж юм өөрлөгөө илүү төвлөрөхөөр илүү их тэр дотоод хүчээ мэдрээд юу хүн сонирхож байгаа хүсэж байгаа мэдрээд тэр нь эцсийн бүлэгтээ одоо хүн нэг аз жаргал амар амгалан гэж айгүй хүсдэг юм байна гэдгийг бас айгүй ойлгосон. Тэгээд хөдөө олцтой жинхэнэ аз жаргал амар амгалан байж тээ. Агаар нь гараад байна. Нөгөө хүмүүс чинь тэгдэж штэ нөгөө хөдөө очиж сайхан байх юмсан энэ төр гэж ярьдаг. Миний хувьд бол айгүй тийм зориг гаргах айгүй дуртай. Тэгэл нэг шийдвэл зоригтой тэгэл юм болгоом яа. Тэр үйл төлөвлөлт хотод уртаа ингээд хөгжрөл стрессж яхаас эргээд бид нар өөрөө ямар реакц үзүүлэх вэ гэхээр надад шалтгаан юу үүсэх вэ гэхээр би нэрээ сонгогчтой шүү дээ. Ингээ хөдөө орно тэгэхээр орондоо ингээд өөрсдөө төрж өссөн нутагт ингээ амьдрах боломжтой. Тэр хугацаанд ингээд хүүхдээ бас гэр бүл төлөвлөд хүүхдээ эрүүл агаарт бойжуулаад ингээ эрүүл сарвал өсгөх ёстой гэдэг сонголтыг хийгээд тэгээд зоригтой нэшээ хөдөө яваад ирсэн л дээ. Тэгээд мэдээж бас яг хүүхдүүдийнхээ ирээдүйг яваад хүү орно төв юу руу шилжих хугацаа бас юу энэчнээ нилээ ингээ хүүхдүүдийнхээ эрүүл агаар эрүүл мэндэд анхаарж байгаа. Тэгээд хөгжлийн дагаад зээш тийшээ шилжих нөхцөл гаргах ахaltaа. Тэгээд тэгэхээр би ингэж бодож байна гэж. Тэр аз жаргал амар амгалан бидний дотоод сэтгэлд байд юм байна. Тийм учраас өөрөө нэг нөхцөлөд ямар байх нь хамаагүй жишээ татаад нэг хэлэхэд юу юм л да. Жишээ нэгээд усан дотор ингээд нэг хоёр заахаа хүнээр дүрслэхэд ингээд хоёр аялтай ус гэж бодъё. Бүр өдгөө том баан мандаа ч юм эсвэл юу далайч гэдэг юм уу. Ямар ч нөхцөл байдлаар хүн дүрсэлж болно л да. Тэгэхэд тэрэн дотор ингээд нэг хүн нь хөвөөд явж байхад нэг хүн нь живээл ингээд тийгээс хамгаалаад нэг юм дэшээ янз бүрийн үйлдэлүүлээд тэгжээд энэ хоёрыг ингээд ажиглаад үзэхлээр хүн нэг нөхцөл ямар байх хамаагүй тухайн нөхцөл байдалд өөрөө ямар одоо юу гэдэг нь реакц үзүүлэхээс шалтгаалаад хүний одоо дотоод мэдрэмж юу гэдэг сэтгэл зүйн тайван биш тайван амгалан биш гэдэг юм уу. За жишээ авахад зарим нь ингээд гомдолж яхад зарим хүмүүсүүд нь талархаж явах жишээ нэ тий.
Зарим нь болохоор Надад нэг тэнцвэрээ одоо чи яаж хаанаас олсон бэ? Яаж дотоод тэнцвэрээ олсон бэ? өөр нөгөө илүү бас өнгийгөө давхар энэ нөө бас энэ айгүй олон эргээ бодоход энэ олон бас дадлаг сургуулийн дээр бас ажиллаад тэгээ дотоод мэдрэмжээ сонсоод зүрх сэтгэлээ илүү сонсгол юм байна. Яг хүсэж байгаа юм нь юу вэ? Тэгэл айгүй төвлөрөөд ирэнгүүт гоё болж байгаа амар амгалан дотоод мэдрэмжээс ирээ. Тэрнийг олоог багт юм чи хайгаа листтэйшгүйгээл хаана юу байна гэж ингэж боддог тий. Чи нөгөө нэг юу яасан штэ тий. Багтаа ямар хүүхдээсээ бол тий одоо ах ихтэй гэж ярьж ирсэн тий. Багтаа одоо нөгөө нэг яг азаашгүй байсан нөө тий. Дотор байранд амьдарч ирсэн үү тий. Дотор байранд ингээс Би бол үгүй. Би бол багада яг одоолаа өссөн одоо ихчтэй тэгээ олон дүү нартай аль яг голдох штэ 9 хүүхдийн яг голдох нь тэгээд хөдөө манай олж 9 хүүхдтэй нэг ганц хүү 8 хүүхдтэй тэгээд яг л хөдөөний амьдрал ямар вэ яг тэр угаар л өссөн тэгээд ээж аавдаас аяг талархаж явдсан штэ бид нар яг өдөрт зэрэгтэй ингээд өссөн ямар ч цаг үед ямар ч одоо юу гэдгийг зүрхэн тулгархад ард маань дандаа аав ээж бэжлээд. Тэгвэл чи аавынхаа талаар ярил танаа одоо юу гэдэг чи нэг талархлын үр номон дээр аавынхаа талаар бичсэн байсан шүү дээ аавынхаа ухаарлыг тэр нь сэлэнгээд одоо айгуу орсон гэж байгаа байхгүй тэрнийг уншаад тий тэр танаа авч одоо тэр ухаанаа одоо хаанаас олж авдаг вэ? Тэндээс одоо чи өөр одоо бичээгүй яриаггүй түүхүүдээс олцсон юу вэ? Манай аав болохоор өөрөө багаасаа бас ингээд 13 4 төгсөө ингээд өөрөө бас өргөдөлгөөд идэм юм тийм хойд шинэ нийгэм цаг үеийнхээ байдлаас шалтгаалаад ихчтэйгээ ойлголоо тэгэл аавыгаа дагаад ч юм ингээд мал аж ахуйгаа дагаад явсан байгаа даа. Тэгэл айгүй хөдөлмөрчтэй манай аав. Тэгээ бидэрт ингээд айгүй захиж хэлдэг юмнууд нь одоо эргээд бодоход бүгдээрээ үнэн байдаг. Жишээ нь ингээд үгүй өөрийнхөө юмд эзэн байх хэрэгтэй ч гэх юм уу. Тэгэл давхар бас хариуцлага гэдэг юмыг аягүй юу яадаг. Өөрийнхөө хүчээр бүх юмыг ингээд болгож байх хэрэгтэй ч гэх юм. Тэгээд аавыгаа бодохоор аягүй тийм төвчээртэй бас аягүй мундаг хүмүүс байдаг манай аав. Өөртөө байсан гэхээр Аав маань одоо тийм баг боловсрол эзэмсэн ч гэсэн чадлаараа өөрийнхөө одоо хөдөөжих салбартаа бол маш мундаг амжилттай ажиллаж амьдраад энэ 9 хүүхдийг өдөр зэрэгтэй бас эрдэм мэдлэгтэй болгоод бүгдийн тусна гаргаад тэгээд одоо хүртэл хөдөөжихын салбартаа ингээд ажиллаж амьдраад ингээд явж ш тавилаа. Одоо малчин ээж юм гэсэн үг үү те? Тийм мал дээрээ л юм бол тэгээд мал дээр гарахын одоо гоё зүйл нь юу вэ? Одоо мал дээр бол гарах бид нэр юу яасан штэ анх шууд нөгөө ковид дуусаад ер нь гэр бүл төлөж байгаа юм чинь ингээд бид хоёр чинь нөгөө хүмүүс нөгөө айгүй юу яасан штэ хийсэн гэж яриад хаас илүүтэйгээр бид хоёр чинь нөгөө зүлгэн дээр зүгээр л гэрээ өрөө сайхан амьдрсэн гэдэг шиг хотоос шууд хөдөө ирээл шууд мал дээр ихний жил одоо энэ багийнхаа дээдлийг гаргах байсан. Тэгээд ер нь шууд хөдөө нэг жил гарan амьдэрсэн. Тэгээд тэр нь болохоор бидний одоо яг уламжлалт өв соёл нүүдлийн соёл чинь яг хөдөө байдаг учраас тэр нь одоо үнэхээр гоё. Тэгээд дээрэс нь малынхаа ашиг шимийг бүтээд явж байгаа учраас хөдөө тэгэл амар амгалан сайхан мэдрэмжтэй байдаг. Хүүхдүүд яажсэн нөө зөө яажсэн ах ингээд хотын сурагч өстой шууд хөдөө очсон ч. Хүүхдүүд айгүй гоё байсан. Яг тэгэхээр нэг мал аж ахуйтай болон ингээд хурал шиг хаварч гардаг ч юм уу тий. Тэгэнгүүт ингээд Монгол би ч гэсэн ингэж юу боддог л доо хүүхдүүдээ ингээд айл болох ингээд бусад юмтай харилцахдаа яг ингээд өөрийнхөө өв соёлыг мэддэг байх. Жишээ нь одоо ингээд
морьтой хандахтаа, хонь малтай хандахтаа шинэ яаж харилцах уу? Тэрнийг арга ухааныг сонсож явах юм бол ингээд биеэрээ мэдрээд харж явах юм бол түнд бас өөрт нь тийм амьдралын ухаан ч юм уу хүмүүстэй харилцах харилцаан дээр ч юм уу айгаа харагддаг байхгүй. Давхар жишээ нь ингээд морь эмээлтэй, морины эсвэл эмээл хазар иж бүрэн тоногсыг ингээд бүгд Монгол хүн л юм чинь мэдчих хэвээр гэж боддог байхгүй. Тэр утгаараа бас хүүхдүүдийгээ нараа бага ангид ахт нь Монголынхаа өв соёл ойрхон илүү ингэж тэр утгаараа нэг дад хумсарснаа Монголоо гэсэн сэтгэхүй сууж үлдэх юм байна гэдгийг бас олж харсан. Тэгээд эндээс айл болох хүүхдүүдтэй нүүдлийн соёлынхоо талаар өөрснийхөө мэдээс сурсныг зааж өгнө, мэдээд сураагүйгээс судалж хэлнэ. Одоо талаа том хувааж чи юу байсан те нөгөө нэг нат мармар онцсон наач хөхт болсон гэсэн юм. Тийм зургаад байсан санагдав. Маань чигээр айгаа багасаа морь ундаг байсан. Хотод байхдаа юу яагаад өвөө нь хамгийн анх сургасан ч тэгээд өвөө дагаад морь мал унаад тэрэндээ айгүй дуртай. Тэгээд анхны наадамдаа нэг ахыхаа морийг унаад юу яасан ш. Айргийн 5 мод ороод тэгээд ирснээсээ хойш баг багтаа би уяач болно гэж ярьдаг ш. Тэгээд одоо нөгөө яг хүүхдээ юу өөрсдөө гэдэг юм уу. Араа гэхдээ ер нь бол адуу мал өдөөний нүүдлийн соёлтой айгүй дуртай. Тэгэл амралтаараа өвөө мэрэгөө ирээд өвөө мэлээд туслаа тэгээд хүүхдүүдээ хөдөлмөрч зам сурч юм. тэгээд ер нь бүтээлч хөдөлмөрч жишээ нь өглөө эрт босоод хонь мал өнөө малтай харьцахад яах вэ их үуч гэх юм уу. Тэгээд ингээд заримдаа зургатаар нэвтрүүлэг ингээд гарахад зарим нь Монголынхоо одоо 5 шуу малын төдийг мэдэхгүй ч бас шинэ тэгэхэд чинь шал өөр байгаа юм чинь. Хүүе ингээд мэдэхгүй байжтэй гэдэг миний хүүхдүүд бас илүү их том бодоод өөр гадаад дотоод сурсан ч гэсэн дотроо бас Монгол эх орноо өөрийнхөө өв соёлыг алдахгүй явах нь чухал гэж боддог шүү дээ. Одоо чавд одоо хөдөө орнуудтай санаа зовоож байгаа одоо зүйл юу вэ? Одоо иргэдийн төлөөлөгч одоо наад орнуудтай юм хийж хэрсаа гэсэн юу вэ? Миний хувьд болохоор бас хөдөө орнуудад одоо харьцангуй илүү их нөө гоё мэдээлэл өргөн цаграатай болсон. Давхар энэ чинь одоо зам тавигдаад одоо хурдны зам гэх юм уу хөгжлийн зам гэдэг энэ манай бас төлөөлөгч нараас хэлэх аюул дуртай байдаг. Тэгээ манай сумыг энэ жил нэдлэн ингээд манай сум руу зам орж ирээ цаашаа нариулаа ингээд явж байгаа. Тэгэхээр одоо сут мотороо очиход энэ төр ямар та түүрдэх юм байхгүй. Аймаг руугаа баг цаг гарна цаг дахиад очих жишээ нь. Тэгэхээр би хөргөө энэ чинь 20-30 минут дахиад очиж нөө бэрхтөө. Тэгэхээр энэ чих хөдөө илүү их гоё хөгжил ирж байна. Тэгээд хүмүүс нэг хотод одоо ингээд би эхлээд их хотоо бас эргээд сандаг байсан юм даа. Ингээд шохон 2 хүүхдээ ингээд 2 ой хөгчээд эргээд одоо руугаа явах юмсан даа гэж бодсон чи одоо ингээд эндээс өөрийгөө санагдсан. Нэрээ хөдөө бас ингээд ажлын байрууд байж гэн өөрөө бас сонирхолтой ингээд олон төрлийн зүйл санаачлаад бас хийж болж гэн. Хөдөө орнуудын төлөөлж басныхаа хувьд ч юм уу би аль болох хойны хөгжил тал руу сурсан мэдсэн юм аа хийж түгээ хүнд одоо чадах зүйлээрээ үлгэрлэе гэж боддог. Тэгээд би чамд урилгыг айл дээр өсөж за чи би бодоодхыг арчгаа бодоодхыг гэдэг айгүй удаа болсон шүү дээ. Тэгээд өдөр залуусаа чи би яаж чамааг одоо сумын төвтэй л нэг сэтгэл амар хаалаа ундарч байгаа байна. Тэгэл зүгээр гарч өгсөн чи тэр нэг засахгүй шууд болтоо гэл ингэж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр сэтгэл хангалуун байдлын дээр сумаар нутагтаа ингээд юм одоо хийхэд төлөвлөхөд ингээд сэтгэл гэдэг нөгөө нэг одоо би махад одоо хөдөө сэтгэлдээ хийшээ тийшээ гүйхгүй яг нэг одоо төв дээр ингээд байхаа тэр нэг давуу талаа зарлыг одоо чи мэдэрч байгаа болов уу гэж би яг бодоод ирэх гарч өгсөн байхгүй тий. Одоо гарчгуудыг би өгсөн шүү дээ. Тэгээд би энэ гарчгуудыг өгөхээр хүмүүсийг өөрчлөх болоо өгсөн ч ерөөсөө өөрчлөхгүй. Тэгэхээр яг
голод болоод бас хийчихдэг юм байна гэж би бодсон байхгүй. Өө би тэгээ зарим зүйл дээр ингээд яана инэ гэж ер нь бол хүн өөрийгөө байгаар юм хөдөлшөөрөв давхар тэгээд чадж мэдэх юм хүн болгон ч төгс биш учраас хүч чадахгүй юм байвал одоо суралцаад мэд чаддаг юм байвал зааж түгээгээд явах гэсэн гэж хичээгээд одоо ер нь бас ингээд өөртөө зөрчилдөх нь айгүй багасчаад байгаа. Сэтгэл хангалуун яг ингээд миний сэтгэл ингээд дүүрэн байж тээ одоо цаг дээр хангалуун байна. Энэ багтаа байхаар ч гэдэг чинь хацад очих юмсаа тийм л гоё сайхан амьдрал ч юм уу те. Одоо би юм юмд хүрчих юм ийм юмыг ойлгочих юмсаа гэж яхад чамд одоо бүх юм байгаа те. Одоо бүх зүйлээ ингээд ойлгоо танин мэдчихлээ гэх юм бол яг ингээд тогтчих штэ ингээд сэтгэлч яг нэг газараа тогтоод тэр одоо орон нутгийнхаа хөгжилд нэмрээ оруулъя гэдэг чинь ингээд айгүй том зүйл байна штэ те. Хаашаа явж байна? Одоо чи хаана хүрэхийг хүсэж байна? Хөдөө орон нутагт хүмүүс ингээд сая багш хаашаа явахыг гэсэн нь арай сонсох одоо хаана хүрэхийг хүсэж байна? Одоо өөрийнхөө өвгөний хөгжил дээрээ ч юм уу те. Би ер нь бол яг танаас хойд мөрөдлөө хэлчихсэн баг. Яг хувийн хөгжил рүү ингээд сургалтын төв хүмүүсийг хүүхдүүдийг ялангуяа бүтээлч ингээд болгох сургалтын төвтэй болно гэж мөрөөддөг. Тэгээд сум орон нутгад ч гэсэн ингээд байгаа хугацаанд жоохон ч гэсэн алхмыг хийгээд ингээд түгээж хийсэн гэж хичээж бодолтой л явж байгаа. Тэгээд яг хүмүүс ингээд нэг хөдөө орон нутагт яагаад залуу хүн ирчээд ингээд яг тухайн хүмүүсийн би одоо жишээ нь нэгсэн гэрэл төдүүлж ирээд давхар ингээд хажуугаар нас өөрийнхөө их сурсан мэдсэн хийж чадах юмараа ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд хүмүүс нөлөөлөхийг ингээд хичээх гэж байгаа байхгүй жишээ нь одоо ингээд хүүхдүүдэд жишээ нь сургалт семинар явуулдаг ч юм уу. Тэгтэл одоо манай хүмүүс яаж ийм гэхээр хөдөөг яг яаж харна тэр юмгаараа л бас юу байх гэж ойлгоод байгаа байхгүй. Жишээ нь ингээд хотод жишээ нь би ингээд одоо яг эргээд хот руу явах гэхээр яана нөгөө түжирл арилахгүй тэгээ утаа өвөл утаа юунд салахгүй тэгэнгүүт одоо гэдэг стресс бохомдол ихтэй эргээд баг стресстгүй энэчнээ ингээд бас зоригтой ер нь бол залуучуудад хандаж хэлэхэд гэр бүл төлөвлөж байгаа бол ялангуяа жоохон хүүхдтэй байгаа зоригтой хөдөө орон нутгад өөрийгөө төрж өссөн нутагт ирээд чадах чинээгээр хийж бүтээх юм байвал хийгээд ингээд явах нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Тэгээд наа утаа төвжирэл нэг нь л одоо ингээд одоо шат шатны байгууллагууд нь шийдээд удаашралтай явагдаад байгаа энийг хүлээж сууж яхаар хилдэж бохомдож одоо цаг хугацаагаа үрж яхаар бараг хөдөө орон нутагтаа ингээд ирээд сайхан эрүүл сарууд хүүхдүүдээ эрүүл агуулт боожуулаад хийж бүтээх юмаа хийгээд тэгээд ингээд цахим хөгжинд хөгжсөн юм чинь алсын цанаас суралцаад ингээд тэгээд гой ажлын байр сарлахад орон нутагтаа ажиллаж амьдраад ингээд явхад болохгүй юм байхгүй л харагдчихэв. Чи сумаасаа толбогч штэ тий. Тэгэхээр интернет их сайн байгаа болохоор чи ингээд орж ирж штэ тий. Харин тий интернет гоё орсон бүх төрлийн сүлжээнүүдтэй тэгээд интернет цог мөн чөлөөтэй штэ орсон. Би одоо яваанд одоо тий одоо чи наатаа хөдөө явах юм бол нэг интернет дээр мөл байж хад болоо гэхээр манай хувьд тэр гайхаад чи насаараа хотод амьдарч ирсэн. Ягаад хөдөө явна гэж яриад би ингээл тэгдэг байх. Тэгэхээр би нөгөө миний ажил чи өөрөө тэг онцлогчтой. Би бол онлайнаар л надад интернетээр жаа би юу л хийчнэ. Одоо тийм нэг хязгаар байдгүй одоо ингээд нөгөө хил хязгаар тий одоо энэ сум орон нутаг улс орон гэсэн хязгаар байдгүй. Ялаа юу яаж ч явуул чинь гэр хамгийн зах аймагсан байсан ч би явж чадна штэ гэр гайхаад байдаг. Итгэж одоо нэрээ чи яг тийч чигнэсэл ч нүг гэдэг шиг те. Би яг чигнэсэл төгөхгүй. Багштай гоё нөө юуныхаа сургалтыг хийж байгаа юу? Хөдөө нэг арт терапигийнхаа нөө байгальтай. Би нэг хөсгөлт нөгөө яг арт нөгөө нэг аялал яваад арт терапиг нөгөө байгаль дээр арт терапиг чихгүй байдаг байхгүй нөгөө байгалийн одоо бүх нөгөө
нуус агааргаал шороогторгоо ингээд нөгөө бүх магмад ингээд нэгдэлээ штэ тэг өдөрн. Тэгээ тэрнийг ингээд бүгдийг ингээд хийхээр тийм үү гоё мэдрэмж төрдөг хүмүүс ч гэсэн ингээд 50 амраа тэгээ хүсгэлт хийжсэн тэгээд энэ тэрэлчээд энэ хийжсэн ойрхон бидраас нэг ойрхон нэг манай цэцлэнгийн цаашаа гарч бас хийжсэн штэ тий ингээд чидэг ингээд хөвтөө тэгээ би чамд тэгээ гарчиж халин метр байрлуулж явуулаа чи юу чи би нэг хүүс чинь гэлдэг жаа чи нэг алам бариулаа тэгээ хоёлаа ингээд нэг бирэндээ хийжсэн санаад байгаа байхгүй тийш бид нар тэгэж ингээ хийжсэн шүү дээ. Би эндээ ингээл нэг юуг энэ байгалаа одоо цэцэг навч одоо юу гэрмээрээ нэг гэж яхад чи надад өнөө гарт мандрын юула хамтаа бариулж ирсэн ингээ санаад байгаа хэрэг. Тэр бас айгуу гоё бүтээ айгуу гоё сургалт байсан шүү дээ. Хүн нөгөө байгалаас ер нь тэгээд хөдөө бас ирээд нөгөө байгалаас эмчлэгдэнэ гэдэг шиг байгальтайгаа харьцаа байгальтай хүн ойр авах гэдэг юмыг бас тэндээс айгуу мэдэрчээсэн тэгээд. Тэр би ч бас байгалаа чи тэр ингээ байгаль дунд нь штэ тий байгалийн ямар ч зүйлийг одоо тэ өөрийнхөө дотор байгаа зүрх бодол мэдрэмж арилгах аж чадвар ашиглаж яж болно эсвэл бол өөртөө нөөц боломж хүчийг тэр одоо мах үдээ энэ тэр энерги хүчийг өөртөө шингээж авчиж болно тий тэр тал дээр бол айгуу тийм гүнзгий гоё сэтгэл төрүүлдэг гэж үздэг юм би яг арт зэрэг. Багшиг би бас юу яагаад ингээд шууд харилцаас ингээд лайв яадаг гэхээр нөө тухайн үед бас яг шинэ ажилд орсон. За ямарчсан тэгэндээ багшаа нэлээд дээр хэлсэн одоо яана. Тэгээд шийдээс таны ийм нэр өгсөн ингээд явууллаа гэвэл за болноо бас ингээд тэгээд өнөөдөр харин манай бас амралтын өдөр тэгээд бас танд хоёуландаа цаг юу шүлттэй гаргая гэж бодод би. Ярилцсан чинь гоё шүү багш. Тэгээд би яг нэг энэ сумдаа байгаагийн чадах нэрээ эмгтээчүүд одоо чинь ингэдэг шүү дээ таныг ингээд тантай ингээд шууд лайв хийж байгаа дээрээ бас давхар ингээд асуучмаар шүү дээ багшиг бас шигтаад мэд юм асуучмаар энэ юу гэхээр жишээ нь ингээд эмгтээчүүдтэй цаашдаа чи юу хийж бүтээх вэ юу санаа зовж байна ямар цум орон нутгатаа одоо хөгжилт нь ямар хувь нэмэр оруулмаар байна гэдэг би болохоор ингэж боддог байхгүй юу ингээд мэдээж ингээд тухайн үед юм чаналаад ч юм уу эсвэл ингээд юм хийх гээд хүсэл мөрөөдөө олоход олж чадахгүй ингээд гацаанд орсон ялангуяа бас өдөр нутагт чинь ажил амьдралынхаа одоо юу ялгаж чадахгүй ч гэдэг юм уу давхар ингээд би ч н одоо ингээд ойрхон хоёр төрчж जैन бас нэг таны бас энэ сургууль муралтанд суугаад бас өөрийгөө нэг жоохон хөгжүүлсэн болохоор өөрийнхөө сэтгэл зүг бас ингээд удирдаад би яг ингээд юу гэдгийг хүн дэмчнээс уурж бүхнэх зүйл гарна. Тэнгүүд би яг энэ юу гэдгийг төрсний дараа сэтгэл готрол надаас бас зарим юм дээр ингээ ажиглагдаад байна шүү гэх юм уу тий. Тэгээ бас ингээд хамт олонд орохгүй ингээд дарааж төрөөл хүүхдүүдтэйгээ ингээд байж хэдий аз жаргалтай байгаа ч гэсэн бас ингээд сургууль муралтаа хиймээр санагдаад бас ингээд дуртай юм хиймээр санагдаад ингэнгүүт бас яг тэр надад тийм төрж байхад би өөрөө яг мэдрээд байгаа байхгүй юу жишээ нь төрж байгаа. Тэгэнгүүт бусад хүмүүс одоо энийг мэдэрч чадахгүй тэгсээр нэ яахаа мэдгүй ч юм уу тийм гацаанд орсон бүсгүйчүүдэд та бас хандаж үг хэлвэл юу гэж зөвлөмөр байна. Сайхаас зөвлөгөө аав гэж хэлсэн шүү дээ. Их сайхан ч өөрөө гэдэг нэг ямар ах их сайхан ирж байхдаа ямараас би бүр санаад багшаа би яг одоо суумаар байна гэж тэ энэ тэгсэн бүр ачаа 3 жилийн дараа ирээ гэсэн чи үгүй би 3 жилийн дараа сурч мэдмээр би яг одоо мэдмээр байна гэдэг. Тэгээ тэр шиг биччихэд штэ тэр шиг чи ингээл өөрийнхөө ингээ хуалцсан гэсэн юм ба тэгэл тэр үедээ ингээд онлайнаар даваад ирдэг ч юм уу те хүмүүс тэр ингээл зүгээр холцоо ууж явахтай ч ирдэг ч юм уу те ингээд нөгөө зүгээр ингээ харилцаагаар ингээд ирсэн чи ингээ болно гэж боддог штэ ядвал чи энэ зүйлүүдийг ойлгоод мэдээд ингээд энэ тэндгөөгээд очиад явчмаар гэдэг энэ гэр бүл хөвгтэй харахад зүгээрээс би өөрийгөө таньж мэднэ гэд хайгаад хат тэр бүх зүйл чи миний дотор биш үү гэж тэрнийг ингээд өөрийнхөө ойлгож ухаарсан зүйлээ зөв өөрөөрөө хэлж ярихад л чи нөлөөлж байгаа гэж байгаад байгаа байхгүй юу.
Би одоо ер нь багыгаа аваад л ийш жишээгээ багтаагаад ер нь нэг төвшөөхгүйдээ сонгуульд ч гэсэндээ ингээд нэр дэвшиж хахад багтаагаад тэгээ явж байгаа сонгуульд шалтгаан болчихсон. Айгуу мундаг хамт олон бас байсан хамтрагч нар тэр мундаг туршлагатай хүмүүстэйгээд гоё яваа. Тэгээд одоо ингээд юу гэм байгуулгын нийтрээ жишээ юм явахад дээл нэг яана би хүүхдтэй гэхгүйгээр айл болох болно доо гэж бодоод. Тэгээ бас айгүй тийм шаналхгүй яг одоо би бас өөрийгөө бодод та намайг юу гин чи дараа нь сураа гэж дараа нь ирэхгүй да гэж хаад одоо хугацаанд толцсон байж гэдэг юм. Би одоо сонгоод бас яг ингээд эхлэж байгаа юм аа одоо эхлээд эсвэл зөрөгтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг бас өөрөөс олж харж байна гэж. Тэгээд тэр үедээ тэгээд соголт хийсэн тулдаа ингээд тэрнийгээ сурчаа, коучгээ сурчаа дараа нь нэр гэр бүлийг суу гэстэй дараа нь бүх юм сурсны дараа багшаа энэний дараалал нь юм байсан байж тээ гэдэг ингээд надад дараа хэлчихсэн дээ. Гэтэ дараа нь коучг орсон бол гоё байсан байна гэж тэгж. Гэр бүлийн юундаа суучаад ер нь тэгээд коучч байсан. Тэгээд наашиг гэр бүл төлөвлөж ирсэн юм шүү. Тэгэхээр чи энэ нөгөө нэг мэдлэг мэдээлэл өөрийгөө таньж мэддэг хооллох зүйл чи ингээд яванда амьдралтай ингээд ингээд олон зүйлд ингээд сатаарахгүй өөрийгөө сул тал дээрээ ингээд төвлөрөхгүй илүү давуу тал боломж нөөц боломж тэр өөрийнхөө зориг зориулалт дээр төвлөрөхөд тусалж юм гэсэн үг шүү дээ тий. Тэгээд одоо цаг дээрээ тэр хаанч байгаа тэр газараа өөрийгөө оршоод мэдрээд ингээд явж байгаа гэдэг чи ингээд тэр одоо тухайн нутгийнхаа гэр бүл хөөхөд залуучууд эмэгтэйчүүдэд маш олон ингээд өөрийнхөө тэр үнэзүүлэлтүүдээ хуваалцах тэр одоо өөрийнхөө зорилтоор амьдраад үлгэр жишээ бол царагчж гэнэ гэдгийг чи ингээд олж харах гэж ингээд баясалтай талархвчтай гэсэн үг л дээ. Одоо ийм урт замыг тулцсан байна шүү дээ. Тэндээс тэгээд одоо энд ирсэн байна гэх юм бол чи хэдэн жилийн өмнө одоо 5-6 жилийн өмнө 2019 онд ингээд чи хэдэн жилийн дараа тэгнэ гэсэн бол чи бүр итгэхгүй байх байсан юм байна шүү дээ. Би тэгээд бас юу яадаг штеп бас энэ арт терапигаар энэ хүмүүс бас аягүй сайн хичээллээсэй гэж аягүй хүсдэг ш. Би саяхан нэг бас нэг сургууль дээр бас хүүхдийн арт терапитайгаа хослуулаад хувийнхөө хөдөлгөөтэй хослуулаад хүүхдүүдэд бас одоо ер нь нэг 200-аад хүүхдэд үйлчилгээ үзүүлчихэд байгаа. Тэгээд өөрийнхөө бас нэг мөрөөдөж байгаа 500 хүүхдэд хүрэх чийсэн гэсэн бодол төлөвлөөл явж байна. Чи нэг юу яжсэн шүү дээ. Тэгээ хоёр хүүхэдтэйгээ над дээр бас нөгөө төгс ээж гэсэн сургуульд ирчээ. Тэр үедээ гэж би та гуравт ингээд сургуульд явсан чи гайхаад сүлд нь төгс ээж сургуульд мөрөө гэдээсэн чи одоо ингээд эргээд харахад чи тэр зүйл рүү хүрэгцэл байгаа үстэй. Би хүүхдүүдтэй бас юу яадаг шүү дээ. Юу тэр арт терапигийн юунуудаа жишээ нь одоо хүүхэд би одоо манай охин маань ингээд яг л зэрэгцээл ингээд өсвөр наснаа ирж байна. Тэгээд нөө хүүхдүүдтэй харилцах харилцаа тэг хүн манаас гэрээсээ хол байгаа. Охин манаас ингээд хоёр ойрхон төд болсон. Тэгээд надад яг тусалж байгаа нь охин айгүй ойр тусалдаг. Тийм учраас бас нэг одоо ингээд ажил төрөлд орсон болохоор давхар бас охиныхоо нэлээ стресстэй байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо жишээ стресстэй одоо дүүмүүдээ гомдох ч юм уу, ээж авдаа ч юм уу, цаг хугацаа гаргахгүй нэг гомдох ч юм уу. Тиймэрхүү тохиолдол гаргангууд нь яг гомдлын техник ажиллаад гаргачихдаг шүү дээ. Энэ хүүхдээ сонсох хэрэгтэй юм, ярих хэрэгтэй юм. За ингэж юм байна гэл ингээл зургуудаар явж штэ. Өдөр нь өдөр янз бүрийн хүүхдүүдэд те багш нар дээр юм сургалтууд ингээд авчиж болно штэ те. Одоо тийм харилцаа те одоо эцэгчүүд багш нар хүүхдээ ингээд харилцаа хандлагууд ч ингээд айгүйх нөлөөлдөг. Хүүхдүүд ингээд одоо 50 маглан өөр дээрээ төлрөө өөртөө үнсэн өгөхөд. Намдаа л ингээд чи айгүй бүх юм мэдчихээ төдөө атсан их гоё байхгүй чи одоо ингээд иймээс орчихсоо твээс орчихсоо гэхгүй зүгээр л тэр байгаа зүйлүүдээ ингээд аваад хэрэгжүүлж яхад ингээд болж байгаа байхгүй. Чи одоо тэр ингээд хийж байгаа зүйлээрээ ингээд
нөлөөлж гэнэ гэсэн үг шүү дээ. Өмнө нь чи яадаг ингээд аюу коуч болчих юмсаа гэж аюунаас асуугаад би яах вэ ямар зүйл рүү явах вэ гэхэд одоо чи ингээд асуухгүй ингээд хийдэг болсон байна шүү дээ тий. Суралцаад хөгжөөд ирэхэд тэгээ бас өөрийгөө юу хүсэж байгаа мөрөөдөж байгаа. Тэгээ өөрийнхөө амьдралдаа тэгээ өөрийнхөө сонголтондоо айгүй хүнц нүгээр өгдөг болсон байна тий. Багшийн тоо ингээд орж ирэх. Монголд даацрыг хөгжүүлээд явж байгаа айгүй төгшөөс айгүй багштай шүү дээ. Одоо би очиод одоо хүүхдүүд маань нэг жоохон айгүй давжлаа гараад өдөртөд очихдоо таньраа шууд гэсэн мөрөөдж боддог хүний маань нэг шүү дээ таамаг. За өөр одоо юу ярмаар нэгсэн. Сүүл арт-терапигийн нэг ном гаргасан байсан уу юу? Тэрдээ одоо нэг би за энэ гэр бүлийн арт-терапист одоо сурах байгаа хүмүүс одоо өгч байгаа тэрэн дээр ингээд янз бүрийн юмудаа ингээд нэмээд байгаа байхгүй юу? Яг л тэр чинь ингээд багэлж надад ингээд юу юм л та энэ хүүхдээ гэр бүлийнх гэж ингээд надад ингээд нөгөө бэлэн байдаг. Зүгээр ингээд нөгөө бид нар чинь багэлж ингээд бэлэн ингээд байгаа байхгүй юу? Ингээд айгүй олон ингээд явуулсан шүү дээ. Эдрээ зүгээр ингээд дүүргэжил гэсэн байхгүй хүүхдээ ч юм уу гэр бүлийнх ч нэг айгүй олон сэснүүдээд шүү дээ. Надад эдрийг нэг ингээд ном болгоод ингээд нэг гарт баригдаад нүдэнд үзэгддэг ингээд юм болохыг. Тэгвэл бүх зүйлээ ингээд толгойд бүгдээ багтаах боломжгүй шүү дээ. Гаргаад болохгүй байна гэж бодож байгаа. Чи нөгөө нэг яжсэн шүү дээ. Нэг одоо сургалтад сууж байхдаа хөдөө орон нутгаар нөгөө багтаа мэдэрчээсэн зүйлээ биччихсэн шүү дээ. Тэр нь болохоор нөгөө одоо нөгөө нэг юм хавар болоо шар ус шатаал тэгэхээр нөгөө гал гарахаар ч одоо ингээ хөдөө орон нутгийн хүмүүст ямар сөрөг нөлөө үзүүлдэг бай тэр ингээ биеэрээ мэдэрсэн ингээ өнгө бүр ярьж ирсэн шүү дээ. Тэр одоо нэг зүйлүүд одоо хаалцах юм бол одоо хөдөө орон нутгийн одоо сад бэрхшээл гэх юм бол юу вэ? Энэ доон бүр амар аяа сонсдог би энэ чи зассан чинь сонсохдохгүй нөө. Чиний тэр нөгөө биччихсэн тэр зүйл чинь юу санагдчихсэн. Чиний биччихсэн шүү дээ нөгөө газараа тий одоо нөгөө нэг газар нутгаа хайрлаараа хамгаалаараа тий ингээд нөгөө нэг гал төмөр битээ тавиараа гэсэн тийм уриалгатай чи нэг юм биччихсэн шүү дээ тий бичвэл сонжэно тэгээд тэн дээр чинь аавынхаа одоо ингээд нэг тий 9 минут байгаад нь талархаж яана гэж чинь нэг тэгж биччихсэн бас сонжэно. Зүгээр л ингийн бичсэн шүү дээ гэж бодож байсан ба. Тэр чинь айгүй тийм. Тэр чинь дотроосоо үгүй. Нөгөө чиний баг одоо ингээд юу юм бидний амьдрал ингээд ярьж байгаа яриа эргээ бодоход айгүй тийм дурдан гэсэн. Дээрээс нь яг ингээд амьдралын ухаан юугаар хилцсэн байдаг. За өөрийнхөө гаргаж байгаа бид нарт зааж сургаж байгаа ярианд багш таны яг яриач надад айгүй сайн сонсогдож өгөхгүй байгаа юм шиг. Тэгээд ерөнхийдөө та аавынхаа талаар ярьгээд хэлээд байгаа яриад байгаа модоо гэж бодож байна. Энэ аав чинь ингээд өөрөө өөрийнхөө юм сэтгэл хангалуун бэ гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд тэрийг нэрийг бид нэр хүсэж байгаа юм айгүй одон баг чи яаж сэтгэл хангалуун байх юм гэдэг юм уу ингээд боддог гэсэн байхгүй юу? Тэгэнгүүт юу одоо ингээд бодоход өөрийнхөө юм эзэн байгаа юмдаа одоо талархаад сэтгэл хангалуун ингээд байх чинь аз жаргалтай шүү гэдгийг хэлээдсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт жишээ нь одоо гэдгийг өөрт нь байж авах чинь илүү гоёыг авах бол ингээд шунаа хэвчээ ч юм уу тий. Чи нэг аавын нэг бичвэр дээр юу тэр талархлын номд би оруулж авах. Манай сэлэнгээ бас хэлсэн байсан шүү дээ. Тэр айгуух таалагдсан хүмүүс айгуу хүрсэн гэдэг. Тэгсэн чинь яаж юм гэхээр би ингээд аавын одоо төрөвчийг нь харчаад аав гоо шин төрөвч авч өрн ч гэх юм уу ингээд ярьжсэн чинь тэрхий яриадаас ингээд сонсоод хадаа намайг төвийн төрөвч болоогүй тий би энэ төрөвчийг болоогүй хахад
заавал чи сонирхох гээд байгаа нь юу юм бэ? Чи өөрийнхөө одоо мөнгө төгрөгийг хэмнээч. Заавал ингээд би тэр одоо энэ төрөвшөндөө сэтгэл хангалуун байхад гэдэг санаа хэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэндээс аюул том сургамж авсан гэдэг манай бас сурагч агч нар тэгээд хэлж ийсэн. Сэлэнгээ бас сүйд нэг пост хийсэн. Тэгээд тэр одоо юу гэдгийг одоо хавар болгонгууд чи манай аав ээж чинь бас яг хаврын цаг бас нэг гамшиг бас аяга өртчихсэн. Тэр бүхнийг яг өөрсдийнхөө хөдөлмөрөөр ингээд даван туулаад гаргасан. Би тэг чи 2 дугаар ангид байсан гэдэг чинь жижигхэн хүмүүсийн нөгөө хайхрамжгүй алдаанаас болж игээд бусад байгаль орчин давхар хүний одоо амьдрал эрс болохоор маш том хэмжээний одоо гамшиг магадлал байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо тэр нөхцөл байдалд одоо шантраагүй эргүүлж тэр нөхцөл байдлыг хариу оруулах ааж манай айгүй тийм хүчтэй зөвөр тэрийг даван туулаад одоо гэсэн юм байна. Тэгээ ингээл би бас боддгийн ш жоох юмд ингээд шантрахаараа за ааж маань зөндөл юмыг даван туулаад ингээд бидний хүсэж яхад тэр мэрийн хажууд миний энэ одоо нэг жоохон шаналаад байгаа юм да юу вэ гэж бодоод тэгээд би тэр одоо эсэ хөхтэйг би төрүүлж явахдаа тэр одоо нөө сэтгэл хангалуун байх гэдгийг танаа тэр аав ээж хаанаас олж авдаг вэ? Тэр одоо сэтгэл хангалуун гэдэг чи одоо барыг дүүрэн байна гэсэн үг байхгүй тий? Тэр одоо дүүрэн сэтгэл хангалуун байдал одоо хаанаас олж авдаг вэ? Юу тэднийг болгосон бэ? Тий? Аав ээж юу? Тий? Аав ээж одоо ингэ дотоод аягүй тийм хүчтэй. Манай ээж бол бас аягүй дотоод хүчтэй хүн гэж боддоо ш. Тэгээд өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр ингээ өөрийн бүтээсэн юм гэдэг чинь гоё гэдэг гоё гэж бид нар бас аягүй хэлдэг. Тэгээд нөгөө юм ийм чадчихвэл хүмүүс тусал чадахгүй хүмүүст битгий одоо ингээд одоо нийгэмдээ ч юм уу те хэн нэгэнд одоо ингээ гай болохгүй явах хэрэгтэй. Чадчихвэл хүмүүс тусал тэгээд чадахгүй өөрийгөө ингээ аваад явах хэмжээний байх хэрэгтэй гэдэг юм уу тэгж хэлээд одоо ингээд болохоор ээж аав хоёрт маань өөрсдийнх нь одоо сургаж хүмүүжүүлсэн аав ээж өө эмээ одоо нэгсэн удмынх нь одоо юу хүч бас байна. Давхар аав ээж маань өөрснөө бас ингээд дотоод нийлийн хүчтэй хүмүүс юм болоод амьдралаараа тэгээд өөрийнх нь дотоод нөөц болтоос гарч ирж байгаа гэж бодож байна да. Тэгээд хүмүүстэй хараад энэ зүйлийг ер нь бол хүний зэрэгтэй өсч авсан байна те. Тэрний нүгэлж авсан байна те. Бас ээжийн аавын хүч хөдөлмөр юу өгүүлж авсан юм байгаа хоо өөмөө. Тэр одоо хүмүүс юу таны дуу бүр сонсохгүй байгаа даа нүшээ. Тийм үү. Нэр сонсохгүй л юм уу те? Чи микрофоноо айгүй аяахан бүр сонсогдоод зарим нь ингээд сонсохгүй байгаа даа. Хоёлаач тэгтээ баралж дийлээ. Хоёлаа аюу гоё чөлөөт ярилцлага хийдэж ш. Одоо ингээд зөрөгтэй. Та одоо ингээд шууд Facebook мөнгө шууд тавьчихдаг л дээ авчдаг. Тэгтээ Facebook юу ячаад байна? Хэд хоног ч болчоод устгаад байна. Би тэрийгээ даунлоод хийгээд YouTube дээр тавьдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд хоёлаа дийлэх юм ярьсан байна шүү дээ те. Чи одоо нэг юу үлдсэн одоо энэ хугацаанд одоо яаж дуусгахыг гэж бодож байна? Өнөөдрийн уулзсан л та. Юугаа яаж дуусгахыг нэ авшаа? Одоо энэ одоо уулзалтаа яаж дуусгахыг гэж бодож байна? Одоо хоёлаа одоо ингээд барал дуусгах багтаа одоо. Тий баг цаг болсон. Өөр альсгүй өөр ярих юм байна. Дуусгахгүй байна уу? Уул энэ дуу муу чинь зүгээр ингээд сонсогдоод байвал ярилцаа чөлөөт ярилцлага хийгээл айгүй гоё ойрд бас 3-4 жил гэж айгүй хурд хугацаа шүү дээ. Бас нэгэн бол явуулт нэгэн бол юм богино. Гэтэ жоо микрофоноо чангалах юм уу? Уулзаж амжаагүй ийм ярилцлага хийж байгаа гоё юм л та. Тэгээд зөндөө юм бас ярмаар байна. Бас жоон толгомдож байна. Гэтэ хамгийн гол ингээд бас өөртөө болон хүмүүстэй давхар энэ ярилцлага дуусгах өгүүлбэр хийлгэж байвал би одоо жишээ нь нөхцөл байдал ямар ч байж болно. Давхар бидний гаргаж байгаа үйлдэл, бидний гаргаж байгаа хар хөндөг
бидний гаргаж байгаа одоо юу гэдгийг иерархиас болж бүхий л одоо бидний амьдрал харилцаа үүсдэг юм байна. Тийм учраас өөрийнхөө харах өнцгийг гоё эрэг байлгах юм бол танд эрэг юмнууд нөлөөлнө. Тухайн одоо юу гэдгийг усанд живэхгүй хөөд явах уу тий энэ нөхцөл байдал таны гаргаж байгаа хариу үйлдэл чинь хамгийн чухал юм аа. Таны үзүүлж байгаа одоо юу гэдгийг иерархи хамгийн чухал юм аа. Жишээ нь одоо ингээд нэг асуудал үүснэ гэхэд коло шиг ингээд Стивен Ковигийн нэг номд юу гэдэг шүү дээ. Коло шиг ингээд задахгүй эсвэл коло шиг колоныхаа хийх хамгийн бага гарахгүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр бид нэр одоо юу гэдэг ямар ч нөхцөл байдал харилцаа юу ажил мэргэжилч давхар хамт олонны амьдралны амьдрал янз бүрийн юм тохиолдсон. Тэр болгонд одоо таны гаргаж байгаа хариу үйлдэл чинь эргээд танд туслах учраас харах өнцөг үйлдэлтэй нөхцөл байдал ямар ч байж болно. Тийм учраас өөрийнхөө дотоод мэдрэмжээр аль болох эрэг юм сайхан өөрийгөө хөгжүүлээд зорьсон юмдаа хүрээсээ ялангуяа эмэгтэйчүүд өөрийгөө илүү олоосаа өөрийнхөө дотор байгаа зүйлийг мэдрээсээ өөрийнхөө дотор ямар гоё тэр байгалийн үсгэлэн дээр байдаг юмнууд байдаг юм бэ гэдгийг айгүй гоё мэдрээсээ өөрөө хүн болж төрснийг өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлээсэй гэж хүсэж байна. Тэхийн тулд би бас өөрөө илүү бас хөгжөө давхар тэр одоо юу гэдгийг хүмүүсийн гүүр нь болоод тэр ирээдүйн хөөрхөн хүүхдүүдэд илүү их зөв чиг хандлагыг чиглүүлэх юмсан гэж л сэтгэл мөрөөддөг. Тэгээд зарим нь хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр манайдар ингээд нэг бүр Төв аймгийн Батноров сумаас болдог сайхан маань орж ирлээ шүү дээ. Яахад Хинтээ аймгийн Батноров сумштай багшаа. Хинтээ аймгийн шүү дээ. Би яа Төв аймаг гэж бодоод байсан. Харин сайн нэг төвгээ сонсож байгаа. Таны дуу бүр за энэ сургуулийн юу явж байгаа учраас дуу гэж нэлээ орчих юм байна. Таны дуу бүр ерөөс сонсохдохгүй байна гэж. Яг нь надад бол сонсогдоод байгаа байхгүй тий. Тэгэхээр чи дараа бичлэгээр сонсчихгүй тий. Хинтээ аймаг юм байна шүү дээ. Бүр Хинтээ аймаг. Хинтээ аймгийн Батноров сумштай багшаа. Батноров сум. Би болохоор Төв аймаг гэж андуурсан. Аймгийн л андуурсан. Та манай Батноров суманд ирээрээ. Ирүүл тэгээ гоё би. Чи үзэхээсээ би чиний хайлбаг юмсан гэж бодоод байгаа шүү дээ. Чиний сторисыг хараад тий. Тэг Хинтээ аймагтын Батноров сум байдаг юм байна. Тэгээд хэзээ нэгэн цагт очих байлгүй тий. Манай ээж эмчээсэн. Тэгээд ээжтэйгээс би өстө Монголын бүх аймаг сумуудаар явж үзсэн. Би бол нэг талдан ч очиж үзээгүй юм байхгүй. Нэг очиж үзэхээсээ гэж ингэ боддог хүн л байхгүй тий. Тэгээд өнөөдөр ингээд нөгөө зүрх сэтгэлийн аяллаа тий одоо энэ Батноров сумын төвдөө ч одоо ингээд хийгээд сэтгэл хангалуун ингээд амьдраад тухайн ингээд орон нутаг сумдаа одоо төлөөлөл болоод эмэгтэйчүүд хүүхдүүдэд сургалтууд явуулж байгаа бахарч байна. Тэгээд энэ ажлаа ингээд сайн хөгжлүүлээд яваад байгаарэ гэд одоо нэг сайхан давсэрэж байна да. За баярлалаа багшаа. Тийм. За тэгээд Сумдаа бас эрхийг урьж байна. Сумд манай сумд жоштороо ирээрээ. тэгнэ очно. Очно гэдэг ингээ хөдөө орон нутагт ч одоо ингээд хөдөө орон нутгаас ингээд нөгөө нэгтэй бүр Хинтээ аймагаас ингээ холбож ин гэхэд интернет маань ингээд болж дэвтэр ярилцаад болж ин. Тэрээс ингээд хөдөө орон нутаг аймаг гадаадаас ингээ хүмүүстэй ингээд онлайнаар холбогдохоороо ингээд дуртай байдаг байхгүй юу? Заавал ингээ очиж амьдралцахгүйсэн ч гэсэн ядвал тэр нөгөө нэг ингээд холбоо маань нэгдэл маань тэг ингээд ярилцлага маань юу ингээд амьд болгож байна гэхээр хүн болгоны дээр онцлог нь штэ тэг хүн болгоны дээр давтагдчихгүй дал тэр нөөц болон чинь тэ тэр хүн болгоны дотор байгаа тэр нөгөө зүрх сэтгэлийнх нь тэр одоо үнэт зүйлсэн зориулалт нь тэр ингээд олон жил ингээд ажиллаж хаад хүн болгон дээр тэг бүх зүйл нь айгүй гоё гэдэг юм байна гэдэг ингээд гаралж ингээд шинэ ном ингээд ном унших ингээд би дуртай ш. Тэгтээ ингээд хүнтэй ярилцах нь ингээд тэр үнийг таньж мэдчихэж байгаа. Бүр сонирхолтой гоё ном уншсан юм шиг санагддаг байхгүй тий. Чиний ингээд ном чи ингээд өргөжлөөл байгаа юм биш үү тий. Таны тэгээд бас
ингээд танд бас ажил төлбөрт тэгээд Монголын бас энэ арт терапиг хөгжүүлж байгаа, урлагийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлж байгаа их үйлснээс амжилт хүсье багштай. Тэгээд манай сурганд ирэх юм бол тийм гоё Монгол гэртэй гоё тэгээд олон гоё дурсалтай, дурсамжтай газруудыг бас ойртоод байдаг газруудаа үзүүлээд гоё хүмүүс сайхан танилцуулна. Давхар бас чадчихээд олон бүсгүйчүүдтэй уулзуулахыг бас хүсэж байна. Тэгээд би бас хүүхдүүдтэйгээ ингээд Монгол гэр ахуйгаа ингээд танилцуулахын тулд бас Монгол гэртэй байх аюул дуртай. Тэгээд гэртэй тэгмээ одоо ингээд бага насны хүүхд би бараг л тооноор нь шууд яагаад Монгол гэр 2 авдар 2 оор хажуудтай байдаг. Яагаад тооноор над тусбын те яагаад хүн нэг шар бүс түүх ёстой гэдэг юмыг бас ингээд Монгол ухаан ингээд Монгол эмэгтэй ухаан ч юм уу тиймэрхүү юм аягүй судлаад уншаад хахад бүх юм утга учиртай байгаад байдаг. Монгол гэр маань өөрөө баг хүүхдүүдийг хүмүүжүүлждэг юм байна шүү дээ гэж ойлгоод байгаа. Тэгэнгүүт 100 болонгууд агарын солилцоо сайн өвөл болонгууд ингээд тоонороо баг ингээд юу гэж идэг. Тэгэхээр хотод бид нэр очингуудаа заримдаа яаж хүүхдээр нэг цонгооч барыг онгойлгож чадахгүй бөө хоор утаа орж ирнэ гэдэг ингээд онгойлгохгүй үстэй. Тэгэхэд энэ ч бол баг ингээд тоон өдрөө болгон баг ингээд агаар сэлгэлт аягүй гоё яагаад гэж байна. Тэгэнгүүт хүүхдийг ер нь 2-оос 3 нас хүртэл чадчихвэл бас тэр оронд ингээд өсгөөд явах юм бол илүү их чангарч өсдөг юм байна. Шууд түүрдэхгүй байранд авт чинь байрнаас гарах гэж заавал харуул хамгаалалт хажууд нь өргөж ингээл явах байдгүй шууд өдөө бол яаж ин аягүй амар амгалан. Гэрээсээ өөрөө хөлд орсон бол гарлаа хаал гонгоргоо байлаа энэ агшаа дотор хөрдөн гүйлээ хадаа тэр зүлгэн дээгээрээ хөлд галтлаа тэгэл ийм гоё хүүхдүүдээ өсөж тавниулаад тэгээд байж ин да тэгээд болчихно. нөгөө нэг анх 2018 2018 онд мастер коуч академи гэдэг үүсгэн байгуулжсэн шүү дээ тий. Тэгэхэд нөгөө нэг тийм логого аяга ингээд удаан бодчихсан гэж хэлдэгсэн шүү дээ тий. Тэгэж энэ логог ингээд би бөмбөрцөг зурулнаа гэдэг ингээд зурулжсэн байхгүй юу? Яг тийм байж тээ. Юу чи ямар одоо юу яах юм гэхээр би одоо ингээд нөгөө хүмүүстэй гэрээс нь ингээд дэлхийн ертөнцтэй холбогдох байхгүй юу. Тэгэхээр дэлхийн ертөнцийн бөмбөрцөг ингээд зурж өгсөн чи ингээд надад бөмбөрцөг зурж өгсөн. Тэгчээ тэр нэг олон өнгөөр хийсэн. Цэнхэр ингээд улбар шар эдэр ингээд хийсэн чи надад гинтэг айгуу гоё санагдсан юу гэхээр энэ одоо нөгөө нэг бөмбөрцөгийн улбар шар өнгөөр хийж өгсөн байсан байхгүй тий. Тэгэхээр тэгэхээр одоо дэлхийч хийж болох юм байна бид нар энэ чи гэрээсээ дэлхийн ертөнцтэй гэсэн юм өрөөтэй ах юм байна гэдэг би тэр үед ойлгоцсон. Тэгээ ингээд хоёр хүүгээ яриад сууж байгаа гэдэгтэй гэрээсээ. Тэгэхээр би одоо энийг бараг чигээд хэрэгжүүлээд байгаа гэж харж байгаа байхгүй. Ингээд би ингээд хаанч дэлхийн ертөнцийн альч болоо үзэгтэй байгаа хүмүүстэй ингээд нөгөө нэг холбогдож байгаа юм байна гэх. Тэгээд энэ дүр зургийг би яаж ингээд ойлгож мэдсэн бэ гэхээр надад ингээд нөгөө нэг анх тэр үед коучинг гэж шууд ингээд лого хийстэй дараа нэг хүн ингээд холбогдсон. Гэхдээ тэр би гэртээ сууж гэсэн байхгүй юу. Тэгсэн чи гэрнийхээ тооноо нэгээд олмор шар харагдаад би энэ чи миний дүр зураг байж тээ гэдэг ингээд тэгэл ингээд надад ингээд гэрээсээ ингээд холбогдож байгаа хүмүүс тоон нарагдсан хүмүүс харахад би яг энэ нэг мастер коучийнхаа ажлаа хийж байна гэдэг ингээд бүр ингээд мэдэрдэг гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ нөгөө нэг ингээд надад хоёр утгатай гэсэн үг шүү дээ. Герман өөрөө дэлхийн ертөнцийн одоо гарах үед хаалах юм аа хамаар ингэж харагддаг. Тиймээс би энэ нэмлэмдээ гэж дуртай байдаг. Нөгөө нэг Монголын урлагийн сэтгэл заншлыг хөгжүүлэх албан нь болохоор нөгөө гэр бүлийн үнэт зүйлсээр тий одоо ээж аав хөгч юм уу тий эсвэл одоо нөгөө удам өнгөрсөн одоо ирээдүйн сад ч юм уу тий тэдний нэгдэл удмын нэгдэл гэхээр модоор төлөөлүүлсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр ингээд нөгөө юуныхаа нэг зэмдэр бол бооныхаа нэр логонуудыг би хараад энэ их би утга учиртай л хийсэн юм байна. Дараач би эдрийг 2-3 жил бодсон зүйл байхгүй юу. Тэ ингэж хийн үгүй тэгж хийн гэдэг. Тэгэхээр одоо энэ ингээд логог ингээд сая чи ингээд гэрээсээ гэж бас ингээд дахиад орж ирлээ шүү дээ. Би бүр чамд ингээ харуулъя гэж тэ.
Тэгээд ийм учиртай. Тэгээд одоо бас чи би яагаад 2 хүү хийсэн байна. Сургуультад сууж гэсэн чи бас ингээд ярилцах байсан юм штэ гэдэг ингээд харж штэ. Тэгээд хүмүүстэй ингээд коучинг ярьж байна. Одоо болохоор үр дүнгуудыг ярьж штэ. Тэгээд тэгэхэд би үр дүнг нь бол олон жилийн дараа ярьж байна гэсэн үг штэ. Тэгээд тэр үед нь одоо төгссөн үед яг ингээд бүр ингээд нэлээд олон жилийн дараа ярьж байна гэсэн. Тэгэхээр чи ингээд цаг хугацаа урд чи ингээд аль дээр ингээд 5 6 жил болсон биш. Сайн багц те. Харин айгүй гоё юу гэсэн юм шүү дээ. Амар гоё Монгол гэрээ. Тэгээд би бас ингэж бодсон аахгүй юу. Би одоо яг ингээд бас ингээд яг саяхан ингээ 2 хүүхдээ гаргаад ингээ яг Монгол гэр төсөж байгаа болохоор бас гоё санагдаад. Тэгээ нэг танил маань ингээд дөрөв очиход бас ингэсэн байхгүй. Нэрээ чи ингээл төрөх болохоор л ингээл нэг хөдөө орон нутаг нийт хэрэгэл ингээд сонгоод явчих. Хүүхдээ аягүй гоё эрүүл төсгөөд ирэх юм аа гэж ярьжсэн. Тэгсэн чинь шинэ хүн хүлээж авах гэж тэдний нэг обоймогоо янзлаад байраа амар гоё төгчүүлсэн юм байна л та. Тэгсэн чинь хүүхэд өснө танил айхтайгаа танилцсан хорвоотой танилцаад ингээд байж штэ. Тэгмүүд нөгөө хүүхэд маань хойд орно 2 3 насар нь. Тэгээ хүүхэд чинь юм чинь нэмдээ танилцаад бол айл болох ингээд нураагаад хүснээр тоглодог гэдэг. Тэгээд хүссэн юм барьж авч тэр нөгөө хан ман юм будаал. Тэгсний одоо өөр нөгөө яг ингээд хүүхэд хүрдэг газар нэг айгүй хаваад харандаа бүх юм болчихсон. Тэгээ сүйдээ баг нөгөө ханаа хүүхдийн баг ингээд самбар болсон тий. Тэгээд энийг ингээд ер нь юу тасар масар хийхгүй байжгаад бүр ухаа ороод 3 4 нас хүрснийхэн дараа ингээд гоё байраа төвчүүлэх байсан юм билээ. Одоо дахиад хүүхдтэй жинхэнэ байр төссөн яг ингээд гэр төсөх юм бол бүр гоё юм байна гэдэг математик танил найз хүмүүс ярьчихсан байхгүй. Тэгээд тэр санаанд орчтой юм л та. Тэгээд хүмүүсийг яг таны бас ингээд яриад сонсож байгаа хүмүүстэй бас хөдөө ирээд би айлсаа хүмүүсийг ингээд аягүй яг нэг чимрөөж байгаа юу хүсэж байгаагаа ингээд хандаад ярингууд би аягүй сонсдог гэсэн маа ингээд сонсоод энэ хүн тэр хүнийг нэг бас нэг чадвараа өгжүүлээд аягүй сонсох чухал юм байна гэдгийг бас илүү ойлгоод тэр хүн маань ямар мэдрэмжтэй байна яаж вэ те юу гэж мөрөөдөд байна. Тэгэхээр нэг хүнийг бас нэг одоо нэг талаараа үзэл хүмүүс нэг хоорондоо амьд харилцаа үүсгэж чадахгүй ингээл би бинтэйгээ харилцаа ярьж чадахгүй баг ажлаасаа тараад зарим нуцаа үзэл явчихна. Эсвэл хүүхдээ ч гэсэн завцаа гаргаж чадахгүй байхлаар амьд харилцаа үүсгэж бас би бинийгээ аюул сайн сонсож байгаарэ гэх юм бас. Тэрийг бас аюул сайн ойлгосон даа шүү. Тэрийг бас хүний илүү тийм сонсох чадвараа нэлээд хөгжүүлсэн гэх юм уу. За тэгээ багш би таны одоо нэг юу аль болох ингээд сая сүүлд нэг дуулга ирснээс хойш яриа чинь айгүй бүтгэн сонсдог байхгүй. Тэгээд ингээд амар хичээж байгаа сонсоод явчихсан багш. Яг энэний талаар ингэж ингээд хариулж яриад байгаа. Би тэрийн яриа маяг хэд зүрхсэн бол тэгээд хоёлаа одоо та сургалтад дууссан дээр багш тий. Үргэлжлээд яриад. Тэгээд чи нөгөө нэг юу аахгүй. Тэгээд яг хүмүүс ингээд нөгөө холбогдчихоор нөгөө чиний холбоо эдэр чинь жоох яатсан байна л та тийм ээ. Одоо эдэр чинь өөрчлөгдөн сонс. Чи нөгөө нэг ахад шинээр ороод гарч ирсэн бол арай сонсох байсан байна л та. Яг ингээд нөгөө нэг жохол зөдөө жахад хүмүүс би илүү хэрэгтэй болно гэдэг шиг л байхгүй. Тэгээд бид тэгдээс сургуулийн дээр та нар ингээд яг нэг гоё юм сорё гэж яах чи яг та нар хэрэгтэй болол та нарыг дуудаал гэр бүл орчин дээр янз бүрийн найз нөхдөд бүгдээрээ залгаад ирээд тийм хэрэг тэгдэг байхгүй тийм. Тэр ингээд чухал зүйлүүдээс заримдаа ингэ сатаруулах гэдэг. Яг бол хуугийн хөгжил өөр дээр төлөвлөн гэдэг чинь маш их нөгөө анхаарал шаарддаг байхгүй тийм. Ингээд нэг ажлын дундуур ингээд хийх боломжтой яг ингээд төвлөрч хийдэг штэ тийм. Чи бас нөгөө азтай айгу гой хүмүүстэй ингээд нөгөө коучинг дээр гэр бүлийн арт терапи дээр ч сураад номын нээлт идрээж хийжсэн те. Тэгээ тэд нар чи бас ингээд нөгөө хүрээлэл болдог байхгүй тэр хүмүүс бас нөлөөлдөг гэсэн. Амьдралд те. Тэгээд садархалтай ажиллаж шүү дээ. Хөөний хөгжил өөрийгөө танин мэдэх гэдэг чи одоо надад бол хамгийн гоё санагддаг. Яг ингээд өөрийнхөө дуртай ажиллаа хийж штэ гэдэг ингээд батж мэдэрдэг. Тэгээ одоо ингээд
нэг сая блогыг харуулчаад одоо би хүмүүстэй ингээд ярилцаад сууж ин би коучингээр ярилцж байна. Одоо ингээд үр дүнгээр ингээ ярилцж байна те. Энэ болгож ингээд нөгөө хэлбэр нь өөр юм шиг боловч нөгөө агуулгын бүгдээрээ л адилхан байхгүй те. Зүрх сэтгэлээ те сэтгэл хангалуун амьдрах гэдэг төр чинь би бас ингээ өглөө босоод би одоо өөрийгөө ямар мэдрэмжтэй байна. Миний дотор ингээл атархалж юм уу шүмжиж юм эсвэл хэмэрсэн зүйлүүдээ нөө гэл ингээд харахад нэг тийм дотор ингээд өөж айгуугаа сэтгэл ингээд мэдрэгдээд байдаг болохоор энэ ч одоо ингээд өөрийгөө таньж үзсний давуу тал чи энэ л юм байна да гэдэг ингээд бүр ингээд мэдрээд үнцэн нөгөөд нэр өнөдөр чи их сайхантай ирээстэй гэд одоо тэрнийг бас мэдрэх юм байна штэ гэдэг ингээд бүр бодож байгаа байхгүй тэгээ одоо хүн болгоноос бид нар ямар нэгэн зүйлээ бас ингээ аваад идэх гэсэн үг шүү дээ. Тэ өгч авч хаваалцсан. Тэ чи дараа нь бичлэгээр бүр илүү сайн сонсвол. Тийм тэгээд хөдөө ясны нэр яг л хүн нэг юу гэсэн яг л айгуу тайван амар амгалан хийх мэдэрч байна да. Тэгээ хүн нөгөө нэг эзэн мэдэрч хөдөөний тэр амар амгалан чи миний дотор зүрх сэтгэл төр байдаг байхгүй бүр ингээд хязгааргүй байна. Нөгөө аюун бодол бүх юм чи ингээд нөгөө зогссон штэ ингээд нөгөө нэг тийм бүх юм. Тэгэхээр тэр нэг миний дотор байдаг болохоор би хүмүүсүүдийг зүгээр л ингээд мэдрээл энэ юм байна гэх ингээд гарчигтай өгöd тавьж тээ. Тавиад тэр хүмүүстэй ярихаар ингээд юу хүсэж байна хаашаа явахыг хүсэж байна өдрийг ингээд харж байхад тэр би яаж нөлөөлдөг байна коуч нь яаж нөлөөлдөг байна гэхээр өөрийнхөө дотоод тэр ингээд нөгөө нэг мэдрэмжээрээ тэр ингээд дагуулгаараа тэр оршихугаараа нөлөөлж байгаа шүү дээ тий. Тэр нь ингээд мэдлэг байдаг. Тэрнээс ингээд олон ном ингээд одоо юу ингээд цаасвасаараа биш байхгүй тий. Тиймээс би ингээд яг хүмүүстэй ингээд ярилцаад хүн болгоны одоо юу бодож мэдэрч ийн ямар зам нэлийг юуг даван тулсан байна гэдэг ингээд хуваалцах ярилцах дуртай болсон. Тэгээд энийг одоо бүр YouTube дээрээ тавиад байгаа шүү дээ тий. Багш та нөгөө юу та сурж байгаа нөгөө юу гадаад нөхрүүдээрээ би ч одоо сая чи ментор коуч би ч 2 дахь удаага сураад төгсөж байна. Тэгээ 2 дахь удаага сурсан чи би бүр илүү гүнзгий болоод миний одоо нөгөө ярилцлаа хүмүүс дээр улсын сургалтууд дээр би яг зөв замаар явж байгаа гэдэг мэдэрсэн байхгүй тий. Би зөв багш нараа сонгоцсон. Яг зөв замаар яваад ямар их зүйлд би хүрсэн юм бэ. Тэгээд ингээд нөгөө нөхөө ингээд нөгөө хагуулах нь ингээд их байгаад тагцсан тэр багш нараас нөгөө бүр илүү их авдаг юм байна л да нөгөө нэг дөнгөж шинээр орсон хүмүүс чи за яг энэ багшаас төдөө авах гэхэд би болохоор ингээд бүрэн дөр авчдаг. Сургалтаас өмнө тэр бүх зүйлээ ойлгоод мэдээд ухаараа төгсчдэг гэхүүтэй тий. Тэгэл нөгөө би өстой ийм гоё зүйлүүдийг яг энэ багш нар дээр дагаад ингэж сурцсан би бас уцтай яг багш нараа зөв сонгож чадах тийм чадвартай хүн байхгүй тий. Тэгээд тэдний өстой ингэж сурч чаддаг тийм одоо миний давуу тал чинь тэр гэхүүтэй тий. Тэгээд энэ дээр ингээд арч бид дээр ч зогсоогүй коучинг дээр зогсоогүй ингээд 2 долларч дээр хоёулаа дээр ингээд нисээд байдаг. Хичээ над чиг ингээд нөгөө хоёулын зэрэг ингээд төгжүүлээд аваад явж байгаа хүмүүс чиг хооройдаг байхгүй. Дээр нэгээд нөгөө нэг айгүй олон шавнарыг бэлдээд тэднийг бас ингээд төгжүүлэхэд нь тусалж дэмжиж тэр чи одоо нөгөө нэг харагдахгүй шүү дээ одоо би ингэж ажиллаад ингээд туслаад дэмжиж ярьж чинь ингэж нэгээд гэтээ энэ чи ингээд нөгөө би мэдчихэж байгаа юм чинь тэгэл ингээд яаж нөлөөлж ийн гэдэг чи би мартах хугацааны дараахаар ингэж харуулж штэ тий. Тэгэхээр бас ингээд амьдралтай ингээд үнцэн нөгөө би ийм хийж байна. Яагаад ингэж хийж байна гэдэг чинь миний амьдралын одоо нөгөө үнэцээс одоо зүйл агуулга маань ингээд одоо яг энэ амьдрал дээр одооны насан дээр хэрэгжүүлээд явж байгааг ингээд өөртөө баярлалаа. Фирс айгууд бацтай юм аа гэж үздэг штэ. Би одоо 2 том бүтээлийг бий болгоод ингээд бойжуулаад өсгөөд хайрлаад ингэж явж байгаа одоо юу нэгс нөө 4 том бүтээлтэй одоо нэг 5 бүтээлээ бас бодож байгаа. Тэр маань та юу гэж бодож би одоо номоо ингээд аль одоо жинхэнэ бүтээл номын хийгээл явуулахгүй юу те одоо тэгэл угаасаа ингээд хүн болгоны ингээд амьдралын туршлагач өөрөө үнцэнтэй гэсэн үг байхгүй те тэгэхээр эндээс ч хүн болгоо өөртөө хэрэгтэй зүйлээ олоод авчдаг гэсэн.
Тэгээд чиний энэ ажилд амжилт хүсье. Тэгээд дараа нь тэгээд хоёлаа тэгээд уулзалтыг ярилцъя тий. Тэгээ Өнөөдөр баярлалаа бүр хөдөөнөөс ингээд цаг зав гаргаад тэгээд интернет сүлжээндээ талархыг бас ингээд орж ирсэн тий. Тэгээд түр баяртай. За баяртай багш. Амжилт хүсье.